Хай дархан дээр дөнгөж ирсэн. Тэгээд одоо юм идэх чинь ёо яг өсч өглөө яараа шууд гарцсан чаа. Турж өгч тоглоом өргөж. За сайн уу? Сайн уу? Юу вэ сайхан? Зөндөө ажилтай байлаа тэгээд. Навлогчдод өөрийгөө танилцуулаарай. За намайг Баатар өгдөг. За дархныхтэй. Юу идэг лээ? Дашка тусч аваад. Тий аялал хийн. Хоолны бараа аруулах гэж байдаг. Хоолны бараа. Тавтамарлноо Дашкан яг зорсон газараа ирчихсэн байна. Тэгээд энэ дархны бүр цаашаага энэ одоо зулцах цэслэнгийн наан гэдэг айлын зуршлага дээр ирсэн байна. Тэгээд айгүй гой газар байна. Одоо яг 100-ны 9 сар гарч байгаа болохоор ганцаа энэ ч бүр агаар магаар үндэл айсаа. Тэгээд ирээд шууд хоёр найзтай орсон. Яа, рифтанеч. Танишинеш. Тэгээд хад нэг найз маань. Дай хоёр найзтай болсон. Би ч ерөөсөө Улаанбаатарт төрсөн. Тэгээд манай өвөө юм аяарч гисэн ерөнхийдөө хотод байдаг хөдөө нэг хамаацсан садан байдаг болохоор хөдөө нөгөө нэг бос түүхтүүд шиг хөдөө багаасаа өсч хон малнд явах ч юм уу зуны амралтаа хөдөө өнгөрөөдөг тийм юм миний хувьд бол ерөөсөө байгаагүй. Ерөөсөө төрхөөсөө л ахвалаа хотод тэгээ ерөнхийдөө хамгийн хоолтой Багнуур л орж ирсэн. Тэгээд анх удаага бас ийшээгээ найзуудтайгаа ийшээ дархан дээдэг найз дээр ирээ гэж бодоод ирээд тэгээ Бээжин тэгээд энэ айл дээрээс зуршлаган дээр нь ирсэн болохоор бас багтаа хийж үзээгүй хонинд явах ч юм уу мөр саах ч юм уу тэ иймэрхүү зүйлүүдийг хийж үзье гэж бодож байна. Тэгээд бас морь унна гэж бодож байна. Би бол гэхдээ морь бол унж чадна. Тэрэлчэд бол морь айгүйх ундаг. Ерөөхдөө тэрэлчэд нэг морь байдаг шүү дээ. Тэднүүсийг ундаг. Тэгээд бас өмнө нь бас нэг морин аялал тасныг явж исэн болохоор морь бол бас гайгүй дүүтээ унжих байх гэж бодож байна. Тэгээд намайг ямарч байсан хэрхэн хөглөх эсвэл нэлээ сурцтай хийх нөө. Тэгээд блогтойгоо хамт байж үздэсгээгээрээ. Тэгээд одоо болохоор айлын маань үнэгээ саадаг цаг нь болцсон байна. Тэгээд хэдүүлээ очиж харцгаая. Oh my god, би сая та нарт энийг харуулах гэж камер харж явж байгаа баасан дээр гიშгчлээ. Хүрэн баас байна. Нэг хартаа. Oh my god. За, чигтээ бүр нуураа биш лотон дээр гიშгчлээ. Нуураа нь бол салчтай штэ. Алайма. Би сая тэгээд үнэ сааж үзэх гэсэн чинь бид нар айгу орой ирээд дөнгөж сая ирж байна. Одоо 6 болж байна. Тэгээд тэгсэн чинь үнэнүүдээ саагаад дуусч тэгээд өглөөнийх нь саалт дээр сааж үзэхээр боллоо. Тэгээд одоо явж нар буухаас өмнө морь унаад бүгдээрээ морь аялалтаа гарцгаая. За тэгээд морийг бол үнэхээр асуудалгүй унчнаа. Цаа чинь гэхгүй. Одоо манай хоёр морь маань ирсэн бай. Тэгээд харъя морьудаа. Гой цаа морь ирсэн шүү дээ хараа. Хөөе, Баатра. Яа. Чам морь унах. Чи яар гадаа зуулч авчирсан байгаа. Ой. Тэгээд би ч нар буухаас өмнө гэдэг зураг бас аваад тэгээд нэг ойрхон авчирч тий. За тэгээ. За тэгээд морин дээр морь унаад бид уул дээр гараад ирсэн. Тэгээд нэг зураг авах гэсэн чи би нөгөө улаан болоод ирсэн чи манай морь маань надаас үргээд би морьнаас айхаа. Тэгээд ерөөсөө зураг авах чадахгүй байна. Амар хэцүү байна яг. Морин зурж ирээд. За тэгээ морь одоо өгөнд нь орохгүй байна ямар байна? Хэцүү байна. Морь цараадаг болчих гэж. Морь цараа хараад хавцсан амьдрал
байхгүй шүү дээ. Харин ч энэ гайг үгэнд ч орж шүү. Энэ би унаад ирсэн болохоор зарай гайгүй байна. Тий. Нөгөөх нь нөө бүр унж мунж ирэх болохоор ойртуулахгүй. Би бүр яаж зах тангарч байгаа. Чод айгаад түн. Амар хэцүү байлаа тий сая. Харин яах вэ? Тэ. Хай. За бүгдээрээ хаварсноо. Тэгээ одоо өглөөний 11 цаг болж байна. Тэгээ өнөөдөр яг үд болчихлоо хүрээ дуудаас ирлээ. Агаат гарч ирсэн чинь амар сахиулаад тэгээд амар ном унтсан байх. Тэгээд гадаас амар гоё. Тэгэхээр nice агаартай. Хөдөөний агаар үндэл nice гэж бодсон шиг байна. Одоо яг ингээд гарангууд өглөө босчихсон. Бүр сая гэж бодсон чинь унтчих. Нөгөө айлхаа 6-аас үнэгээ саад юм байна. Тэгээ арай унтцоо одоо өнгөрсөн. Тэгээд одоо цайгаа ууж ийн. Тэгээд гоё арал идээ. Тэгээд уудаг коктейл ууж байгаа. Манайхан мэдж байгаа. Наа чи бас хоолоо тасчихгүй аваад ирсэн. За тэгээд өнөөдөр одоо яг яриадсан нөгөө нэг морин аялал руугаа одоо явна. Энэ аюуш их бит хоёрыг марцсан. Арай та. Бит хоёрыг ирж авах хүн байдгүй. Тэр бүр дуусгах сууж байна. Оо за. Хайш бараг мөртөө очих юм яриадсан чаас. яг ястуулаад яг мөртөө явж харагдсан шүү дээ. Нэг явахад нэг уул давслаа. За злээ. Сарай л хол юм аа. Йоо. За тэгвэл аюуш ихаар хөргүүлье одоо. Тэгвэл аюуш их. Аа. За сайн байцгаана уу? Влогийнхаа 2 дугаар хэсэгт тавтай морилно. За тэгэхээр энэ хэсэгтэр юу гарахгүй гэхлээр өнөөдөр хүүхдийн баяр болж байгаа. 6 сарын 1-нд тэгээд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн бас мэндийг хүргэе та бүхэндээ. За тэгэхээр өнөөдөр ичдээ орон төсөл рүүгээ хүүхдийн баяр хийж байгаа юм байна. Тэгээд тийшээ явах гэж байна. Тэгээд бас очиод бид нар арга хэмжээнд дээр нь туслаад хүүхдүүдийгээ баярлуулъя гэж бодож байгаа. Тэгээд явчихсан гэрээсээ хараад замдаа явж гин. Тэгээд амар гоё дулаахан өдөр байна. Тэгээд бас нэг найзтай хамт явж гин. Хай. Хай, сайн аа. За сайн өдрийн мэнд. Баярын мэнд төргий. За хаашаа явах гэж байгаа лээ? Бид нар Баян ширээ тийшээ хотоос зайдуу байдаг гэр хорооллын хүүхдүүд дээр очиж өдөр ч гэсэн хүүхдүүдийг баярлуулах хичээгээд явж байна. За тэгээ өнөөдрийн маань үйл ажиллагааны хувьд гэх юм бол Баян шуу буюу захын одоо хотын захын аслагдсан дүүрэгт одоо төв рүү орох боломжгүй хүүхдүүдэд маань ичдээ орон төслийнхэн маань хүүхдийн баяр зохиож өгч байгаа юм билэ. Тэгээ тэр нь ингээд дотроо арга хэмжээтэй ичдээ орон маань болохоор хүчрхэл эсрэг хүүхдүүдийг хамгаалах манай ганц чухал ахын маань санаачлагаар хийсэн одоо 2 дахь төсөл нь бас амжилттай хэрэгжээд явж байгаа. Тийм газар манай бүгдээр мэдж байгаа. Тэгээд тэнцээ болохоор одоо хүүхдүүд нь тоглолт байгаа. Тэгээд 8
өртөө байгаа. Бид нар болохоор гол зорилго нь тэр болохоор нүүр боддог шивээс идэг өртөн дээр нь бид нар очиж ажиллах гэж байна. Тэгээд бас ташрамт хэлэхэд манай энэ удаагийн влогта манай M-Queen дэлгүүр маань хамтран ажиллаж байгаа. Тэгээд M-Queen-ээс бас өчтөр очиод амар их шивээс авцсан. Ингээд нэг удаа наадаг өмнөх влог дээр гаргаж ирсэн. Тэгээд тэрийг хүүхдүүд дээр нааж өгөн. Тэгээд сайн дураараас хүмүүс нэгдэж байгаа. Тэгээд Facebook дээр өчтөр лайв хийгээд яс чин 5 хүмүүс сайн дураараа нэгдэж байгаа. Тэгээд манай Баби маань өмнөх мод тарих үйл ажиллагаан дээр ирээд мөрсөн байгаа. Мөрсөндөө ирсэн байт. Банцсандаа ирсэн байт. За тэгээд бид хоёр явж ийн очиод тэгээд үргэлжлүүлээ. Очиод нөгөө манай эхний баг манаас аль үжинд очсон байгаа. Бид хоёроос хүүхдүүдтэй ном бэлгэх гээд номоо авчаад тэгээд явж ийн. За тэгээд очиод уулзцгаая guys. За бид нар энэ ирэх гэж байгаа газараа ирсэн байна. За тэгээ баяр маань эхэлсэн байна ерөнхийдөө. Айгүй их хүмүүс байна. Тэгээ манайхан бас суулжсан ирсэн байгаа. Ерөнхийдөө. За хай. Өнөөдөр манай туслах гад манай Уучка маань ирсэн байна. Манай Уучка юу их ч байна. Нүүрэн дээр зураг гэж байгаа тий. За тэгээ энэ M-Queen-аас маань бас биднэрт туслагаар өгсөн ийм хөөрхөн шивээснүүд байна. Тэгээд бас M-Queen-ийнхаа хамт олон баярлалаа гэж хэлцгээе. За сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? За одоо манай чихрээс үнэтэй дурсамж хүүхдийн баярын арга хэмжээ яг одоо энэ зүүн баян өшөөний зүүн салааны ид шидийн орон төвдөр бол болж байна. За энэ хавийн толгой их наран ерөөсөө дээд доод гудам бүх хүүхдүүд бол наашаа цовж байна. 12-аас бол нээлт хийгсэн боловч 10:30 гэхэд аль хэдийн манай талбай дүүрсэн байна. Энэ арга хэмжээний одоо яг одоо бол 70 орчим сайн дурын залуучууд бол нойр хоолгүй бол одоо хэд бараг 2 сар бэлдсэн. Өчигдөр шөнө бол эндээ онцгойсон. Тэгээд бидний бол хүсэн хүлээсэн үнэхээр том хүүхдийн баяр болж байна. Тэгээд бид нар гол агуулга нь болохоор яг бэлэг бол чухал. Гэхдээ хүний бүх насаараа мартахгүй зүйл хамгийн гоё дурсамж байдаг. Тийм учраас энэ арга хэмжээний маань нэр нь өөрөө чихрээс үнэтэй дурсамж гэдэг нэртэй байгаа. Тэгээд үнэхээр одоо өнөөдөр энд ирсэн бүх хүүхдүүдийн хувьд бол хэзээ ч мартахгүй дурсамж болох байх гэж бид нар найдаж байна. Тэр нь бас одоо агч нарын зүгээс дүүнэртэй барьж байгаа бэлэг болох байхаа гэж бодож байна. За тэгээд ичдийн орон уул төвийн маань тухайд бас байгуулагдаад нэлээд удаж байгаа тий. Одоо орон төв маань 2017 онд бол ерөөсөө бидний мөрөөдөл байсан. Тэгээд 17 оны 9 сараас эхлээд үйл ажиллагаа явуулаад өнөөдөр 2 жил орчим үнээр гайхалтай үйл ажиллагаа явагдаж байна. Олон мянган хүүхдийн амьдралд өөрчлөлт орж байна. Яг одоо бид нар хүүхдийн нөгөө захад шараадны ичдийн орон 2 төв бариад эхэлсэн байгаа. Манай бүх баг басны барилгын ажил дээр явж байгаа. Бид нар чадвал энэ жилдээ ичдийн орон 2-оо бариад хотын баруун зүүн захад 2 маш том гэрлийг асаана гэсэн мөрөөдөлтэй байгаа. Тэгээд энэ дээр бол одоо үнэхээр хүүхдийн төлөө гэсэн олон мянган монгол залуучууд яг өөрсдийнхөө бол зүрхээр сэтгэлээр бол одоо зүтгэж явж байна. За тэгээд танд бас юуны өмнө энэ гайхалтай төслийг амжилттай хэрэгжүүлээ явж байгаад чинь бас баяр хүргэе. Тэгээд төгшөө илүү Монголын эрэлтэв гэрэлтэд болоход бас нэг алхам бас таны зүгээс хувь нэмэр оруулж байгаад чинь бас манай влог үзэгчдийн зүгээс дахин баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Бүгдээрээ баярлалаа. Хүүхэд бүхэн инээд дэд шидийг бүтээн. За даглаа. Гоё нэ манай гоё нэрэг
ингээ авснаа. Манай тэгээ хаад ингээ бүгдээрээ омборцсон. Зарим далж амжихгүй баг шиг. Энэ чарет мөрөд амтуу. Хаваа. Бүргэв. Оо, иви бидүүнээс. Ядраад бүр хамаач гарсан тий. Ой, харин теста. Гэтэ ямар хурдан дуусчих тий. Би бүр гайхаад байгаа. Ой, шөөс ч залуу. Шөөс игээд яваад. Шөөс одоо энэ мэржлэр үзснээр цааш. Ер нь их ирээдүйтэй санагдлаа гэж. Тэсрэх юм бол дээр сагсраад.